Энэ шашны сургуульд хүүхдүүд өдөржингөө мөргөл үүддэг байна. Афганы нийслэл Кабул хотод байрлах энэ шашны сургуулийн дүрм журам маш хатуу чанга байдаг. Сурагчдын хамгийн бага нь 6 настай. Тэд сургуулиасаа гарах эрхгүй өдөржингөө муслим шашны ариун судраг уншиж цээжилж мөргөдгөө. Аллах бурхнаас өөр бурхан байхгүй гэж тэд чангаар уншина. Америк нэгдсэн улс бол дайсан гэж шашны сургуулийн багш балчир сурагчдад зааж өгөн тэдний бодол санаа сэтгэхүйд суулгаж өгнө. Афганчууд Америкчуудад дуртай юу? Үгүй. Америкчууд Афганчуудыг удирдан чиглүүлэх ёстой юу? Үгүй. Тэд сурагчид нэгэн дуугаар хариулна. Америкчууд Талиб болон Афганчуудыг хагаралдуулж хооронд нь байлдуулаад өөрсдөө хараад зогсож байна гэж сурагчгүй ярьсан байна. Энэ мессежийг мэдээж шашны багшаас авдаг. Исламын шашинд итгэдэггүй хүмүүстэй найз байж болохгүй гэж бурхан бидэнд зааж сургадаг гэж шашны сургуулийн багш имам ярьж байна. 10 жил гарan Талибын эсрэг байлдаж Афган улсыг засан тохиноолох гэж оролдож байгаа Америк нэгдсэн улс болон холбоотны хүчнийхнээс олон зэргийн албан хаагч амиа алдсан. Америк цэргүүд нутгийн иргэдтэй ойр байж тэдний итгэлийг олж авахар чармааж байгаа. Харин энэ шашны сургуулийн хувьд байдал эсрэгээр харагдаж байна. Тэд барууны орны эсрэг үзэл сурталд суралцаж, саяхан алагдсан Осама бин Ладений үйл хэрэг алдаргавья үрдмөх гэж шүтэж байна. Америкчууд өөрсдөө амиа золиослож олон хүний амьд хүрчгээд Осама бин Ладен буруутгадаг гэж сурагчгүй ярьсан байна. Шашны сургуулийн сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, газар зүй, орчин үеийн шинжлэх ухаан болон дэлхийн дахины талаар суралцдаггүй. Тэд зөвхөн Аллах бурхны сургаалыг суралцдаг. Би хүүхдүүдэд бага наснаас нь зөв зүйтэй амьдрах талаар зааж сургадаг гэж багш имам ярьсан байна. Октод сургуульд сурах хориотой. Тэд гэртээ үлдэж гэрийн ажил хийх үүрэгтэй. Шаардлага гарвал лалын шашны төлөө амиа золиослно. Эдгээр бяцхан сурагчид явандаа лалын дайчид болон бэлтгэгдэн гардаг гэдгийг шашны сургуулийн багш имам үгүйсгэсэн юм а. Афганы бяцхан хүүхдүүд тоглоом буугаар буудаж тоглох дуртай. Тэдний дайсан нь Америкчууд. Харин агуу Аллах бурхан тэдний талд байгаа гэж итгэдэг байна. 2001 онд Афганы цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Америкийн талаас 500 гаруй цэрэг амиа алдаад байгаа. Осама бин Ладенийг устгасны дараа Талибаны удирдагч Мулла Омарыг барьж устгах гэж Америк нэгдсэн улсын эрх баригчид мэдэгдээд байгаа юм а.